тушаалын шат гიშгүүр болгож суудл халаах байдлаар тийм үү ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хийх улс төр хийх байдлаар ашиглахгүй 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ бас аль бие осоор ардчилсан бүлгийн гишүүдээс хэллээ. За мөн одоо бас нам бус байх ёстой гэсэн асуудал ярьж байна. Улсын хурлын гишүүн Тэмүжин нарын одоо санаачилсан хууль байгаа. Улсын хурлын дарга болвол намаасаа төдөлцөх ёстой гэсэн одоо тодорхой улсын хурлын чуулганы хурлын дэгийн хуулинд өөрчлөлт оруулах юм одоо хууль Тэмүжин нарын гишүүн санаачилсан байгаа юм. Энийг одоо яаралтай горимоор хэлэлцээд энэ асуудлыг хэлэлцэх нь одоо яаралтай шийдээд явъя. Цаашдаа одоо нэгийн хуулиа сайжруулъя гэдэг дээр одоо бас байр суурьаар хэлээрэй гэсэн бас энэ бол улсын хурлын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад улсын хурлыг тийм үү улс төржихгүй байлгахад одоо шаардлагатай одоо хууль эрхцэн зохицуултыг яаралтай хийхэд бол болохгүй зөвлөгөө. Энэ ихтэй улсын хурал дэх Монгол Ардын намын бүлэг за мэдээж улсын хурлын даргын зөвлөл шийднэ. Энэ дээр одоо бас өнөөдөр улсын хурлыг удирдах байгаа бас удирдлагуудаас санал тавья. Ингээд энэ асуудлыг энэ улсын хурлын даргаыг сонгох асуудалтай зэрэгцүүлээд хэлэлцэе гэсэн саналыг тавьж байна. Энийг одоо бас улсын хурлын удирдлагуудад би өнөөдөр томилогддог байгаа учраас өөрөө одоо шийдвэр гаргах хэлэх хэцүү. Тийм учраас одоо уламжилж танилцуулъя гэдэг асуудлыг ярьлаа. Хэрвээ хуулийн төслийг дэмжүүл та намын гишүүнчлэлээсээ татгалзах боломж байгаа юм. Ер нь бол сонгодог парламенттай улс орнуудын бас тодорхой улс орнуудад ийм жишг байдаг. Улсын хурлын спикер бол тийм үү олон цөөхөөр нам улс төрөөр ялгахгүй ялгуулгүй хандах ёстой. Намын бүлгийн хурлдаа суухгүй байх ёстой. Тодорхой намын байр суурь илэрхийлэхгүй байх ёстой. Мэдээж улсын хурлын дарга энэ ажлаа өгсөний дараа бол улс төрийн намдаа эргээс сэргийгээд одоо элсээд ингээд үйл ажиллагаанд оролцоод явах нээлттэй гэсэн зохицуултууд байдаг. Одоо англи зэрэг одоо улс орнуудад. Иймэрхүү жишг бол байж болохгүй зүйл биш. Ер нь одоо өнөөдөр улс орны эдийн засаг нэлээд одоо хөндрөх гэж байна. Энэ дэлхийн одоо дайн үүнтэй холбоотой шатхууны үн, махны үн, валютын анш гээд ард иргэдийн амьдрал маш том одоо үнийн өсөлт, маш том одоо дарамт ирэх гэж байна. Энэ үед одоо улсын хурал дээр талцаад хуваагдаад улсын хурлын одоо үйл ажиллагаа ингэ хоролдохгүй, эрсцээ бүрдүүлэхгүй саадуулдаг. Улсын хурлаар хилцэж одоо эцэслэн батлах ёстой хуулиуд нь баталж чадахгүй. Ингээд байвал Монгол төрийн үйл ажиллагаа тасалдана. Тийм болохоор нэг одоо яаралтай улс төржихгүй явах үүднээс тийм үү. Одоо улс орны эрх ашигын үүднээс намын эрх ашиг нэгдүгээр тавихгүй байгаа хугацаанд бас нам бус байх. Би бол болохгүй зүйл байхгүй болно гэж одоо бодож байгаа. Яагаад гэвэл нэг цаг 1 минут тийм үү. Бид нар алдахгүй асуудлуудаа шийдээд засгийн газраа байгуулад улсын хурлын үйл ажиллагаа тасалдуулахгүй явуулах шаардлагатай байна. Тийм болохоор бол нэгдүгээрт нь улс их орны эрх ашиг, ард түмний эрх ашиг нэгдүгээрт нь тавьж ажиллана. Ингээд бол одоо хүлээж аваад магаш чуулган одоо орно гэж ойлгосон. Тэгээ ер нь одоо даргын зөвлөл хуралдаад даргын зөвлөл дээр дэмжих юм бол одоо бас өнөөдөр хуралдах боломжтой гэдгийг бас ардчилсан намынхан болон одоо Монгол Ардын намын бүлгийнхэн бас илэрхийлж байна. Энийг даргын парламентод байсан шүү дээ. Энэ одоо их хурлын даргаыг шууд томилдог зохицуултыг яагаад танай намын зүгээс хийсэн бэ? Тэр үед яг үнэлэхөө олох байхдаа та одоо ингээ хурлын даргаыг асуудахгүйгээр шууд томилдог энэ зохицуултыг яагаад оруулсан юм? Энээс уулзлаа даа гэдэг шүү дээ. Ер нь бол улсын хурлын дарга дээр тийм ингээд нээлттэй хэлэлцүүлэг явуулаад улсын хурлын даргаыг одоо тийм хүлээн зөвшөөрөхгүй одоо тэгсэн гэсэн ингээд одоо хотлоо өнөө буруу зөв мэдээлэл тараагаад үүнээсээ болоод одоо юу гэдгийг олон нийтийн одоо спикер нь хурал даргалж байгаа хурал удирдах байгаа спикер нь тийм үү нэр хүнд нь сулгарчих юм бол тэр хэмжээгээр энэ төрийн эрх барих дээд байгууллага парламентын бас нэр хүнд сөрөг нөлөөтэй гэж олон улс бас тэгж үздэг юм байл. Энэ жишгээрээ хэлэлцүүлээтэй дэмжихгүй одоо дэмжихгүй зүгээр конопоройлер хэл энэ дээр бол хэлэлцүүлэг хийх шаардлагагүй 2024 онд орсон юм байна. Яг тухайн үед бол би бас засгийн газрын гишүүн байсан учраас одоо нэг анзааралгүй баталсан. Цаашдаа энийг бас нэлээд эргэж харж ярих хэрэгтэй байна. Спикер нам бус болсноор хүчгүй байх эрсдэлтэй юм. Хүчгүй улсын хурлын даргач улс төрийн дарга. Тий, парламент бол тийм үү мэтгэлцээний талбар. Парламент дээр тий энэ улс төрийн намуудад зөвшөөрч ойлголцож улсын орны эрх ашигын үүднээс хандах ёстой. Нэгдүгээрт нь хувийн эрх ашиг тавиа, хоёрдугаарт нь намын эрх ашиг тавиад юм уу те асуудал хандаад их юм бол энэ улсын хурлаас гарч байгаа төрийн бодлого шийдвэр зөв гарахгүй. Тийм болохоор тийм альва асуудлыг улс төрийн өнцгөр биш ард түмний эрх ашиг
улс орны эрх ашиг бодож шийдвэр гаргах ёстой. Тийм болохоор энэ талдаа бас ингэж нейтрал байр сууриас байдаг олон улсын сонгогдох парламентын жишг үүний дагуу тавьчихсан л та. Энийг бол би бас буруу гэж бодохгүй байна. Бид улс орны эрх ашигыг нэгдүгээр тавих хэрэгтэй. Энэ зөвхөн улсын хурлын дарга биш, улсын хурлдах тийм үү? Улсын хурлын гишүүд одоо бүгдээрээ улс орны эрх ашигыг нэгдүгээрт нь тавьж ажиллах хэрэгтэй. Танд энэ сонгуульыг хийхэд хэцүү байна уу? Ер нь юу бэ? Ямаасаа татгалцах. Гэхдээ одоо улс орныхоо эрх ашигыг бодоод ард түмний эрх ашигыг нэгдүгээр тавиад ажиллахад бол тийм хэцүү биш ээ. Угаасаа бид нэр үндсэн хуулинд тангараг өргөхдөө бид нэр нийт иргэн улсын эрх ашигыг эрхэмлэнэ гэж заасан. Намын эрх ашигыг биш, хувийн эрх ашигыг биш. Тийм болохоор үндсэн хуулинд заасан тангаргаал одоо бид нэр тийм үү? Өргөсөн тангарагтаа үнж байна гэдгээл илүү одоо улсын хурлын дарга илүү хариуцлагажуулж илүү алгажуулж байна гэж. Сүргүүчний энэ хуулийг дэмжих